2020 оны улсын их хурлын сонгуулийн санал хураалт эхлээд ердөө 2-7 хоног үлдсэн байна. За энэ жилийн сонгуулийн хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас гадна залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа. За өмнөх сонгуулиудыг бодвол онцлог болж байна. За манай улсын хувьд нийт сонгогчдын 17.5% нь 18-аас 25 насны шинэ үеийн залуучууд эзэлдэг байгаа. За эдгээр залуус санал өгөхдөө нэр дэвшигчтэй ямар шалгуур тавьж сонголт хийх талаар нь сонирхцгаая. Сонголтоо хийхдээ яг ямар тавьж нэр дэвшигчтэй сонгох? Тэгэл ер нь бол эхлээд ямар ч түүний хувийн амьдрал тэгээ нэг тийм юу хийжсэн, юу бүтээх болов гэсэн бодолтой нэг тиймэрхүү хүмүүсийг л сонгоно гэж бодолтой л байгаа да. Ерөнхийдөө бол яг мөрийн хөтөлбөр нь яг газарт буусан мөрийн хөтөлбөртэй хүмүүсийг л дэмжинэ гэж бодож байгаа. Тэрнээс л яг нэг тэр бомтон болгоно гэдэг нэг тиймэрхүү хүмүүсийг л тийм мөнгө амлсан хүмүүсийг л сонгохгүй. Тэгэж торж ирдэг нэг сэтгүүлээд байдаг шүү дээ. Тэрийг хамгийн их өгж байгаа хүнд саналаа өгөхгүй л гэж бодож байгаа доо. Тийм юмд мөнгө өрөө тэгэж өгж байгаа юм чинь жоохон санаж гэж тийм бодолтой. Хүмүүст илүү шинэлж байгаа хүмүүс юм уу өгөх сонирхолтой байгаа. Монголдо хийсэн бүх юмар л үзэж байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол гэхдээ одоо их хвчлэн би яг залуу үеийнхээ яг өөрийнхөө үеийн хүмүүсийг л сонгоно гэж бодож байгаа. Тийм дээшээ том томчууд хүмүүст нь өгөхгүй. Зөвхөн өөрийнхөө үеийн залуучуудаа л нэр өгөндөө. Аль ч нийгэмдээ илүү эрхтэй шүүлжилж чадах бас тэгээд дээрэс нь жинхэнэ ажилч хөдөлмөрч хүнийг л сонгохыг хичээдэг шүү дээ. Тэгээд одоо тийм хүмүүс байгаа хаа гэж найдаж шүү дээ. Дараагийн 4 жилдээ яг юу хийх юм, ямар хүмүүс баа тэр юм харж байгаа л юм дээ. Тойрогтой гарч байгаа нэр дэвшигчдийн ер нь ямар хүмүүс гарч байгаа? Ер нь судалгаа хийж үзсэн үү? Саран гэр ламар төвшин, номтой аяр тийм. Ер нь судалгаа явуулахгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө оролцсон. Яг өмнө нэг хайхтар сонгуульд нэг хөгж байгаагүй. Энэ удаа болохоор нэг яг тойрогтой гарч байгаа нэр дэвшигч нөрийг ерөөхдөө судалж агаад яг юу яг мөрийн хөтөлбөртэй нэг танилцж судалгаа сонголтоо ингэж бодож байгаа. Гэтэ одоо юм байлаа нэг тэгж явах төгч үзээгүй. Хаж өгж байгаа материал нь ер нь та хоёрын хувьд хэрэг ингээд үзэл сонирхол цаг зав зарцуур тэрэн дээр гэж танилцсан. Нэг хадгүй шүү дээ. Тийм. Нэг таагүй. Тэгээ зүгээр тэрэн дээр хүснээ угаасаа өөртөө ч гэсэндээ бичгүй зүгээр тэр юуныхаа хүмүүс бичиж байгаа юм чи юу ч бичснээ баг тэр хүмүүс өөртөө мэдчихэж байгаа юм уу? Сайхан магадлалтай шүү дээ. Яг бацтай юм байх болох гэж боддоо. Би тэрнтэй бол өстой танилцгаа. Зүгээр л гэрт байж ирцэн л ирээл тэгэл нэг хашаа нүдэл тэгэл гэрээ алга нүдэл тэгэл юу яадаг болохоор нэг сайн. Танилцахгүй байгаа. Ахгүй байгаа. Гэрт ирээл хаалт тогшоолт өгдөө ш. Тэрийг энэ тэгэхээр баярлаа гэж аваа ширээн дээрээ тавьчихдаг ш. Ер нь бол сонирхоод байх юм байхгүй. Тэгэл угаасаа бараг мэдж байгаа юмсаа шгээл бараг л хогдол буцаа гардаг ш. Тарах материалыг бол мэдээж угаасаа сонирхон хин одоо яг биднийг төлөөлөж бидний дуу хоолой болж бидний бодож санаж байгаа үйл явцыг маань хэрэгжүүлэхээр одоо тий бэлтгэгдэж одоо сонгогдох гээд нэр дэвшээ явж байгаа юм гэдгийг бас нэлээд харах хэрэгтэй баг. Тэгээ энэ тал дээр бол бас тарах материалуудыг нэлээд судалдаг, хардаг, хэн байсан гэдгийг бас харж үздэг. Тэгээ сонгуулийн мэдээллүүдийг хаанаас авч байна? Нийтээс үү? Интернет захин ертөнцөөс. Хаавал дүрг гэжтэй би. Тэгээд яг манайх ер нь тийм хувийн мэдлэр нь баг ухаадах шаардлагагүй ер нь тийм гайгүй. Адуураа самбрууд Их мэдгүй байгаа. Гэхдээ ер нь замаар тавигдсан байгаа зургаас нь хараад тэгээ фэйсбүүкээс мэдээлэл олж байгаа. Банк сошиалаас л тий. Таны хувьд Ялгаагүй. Мэдээллийг сошиал бөгөөд тэгээд бас нэг хуулагч нарын тарах материал тий. Тэгэл ер нь голдуу сошиалос мэдээллийг авч шүү дээ.